За окей. За өнөөдрийн нөө хичээл маань ер нь бол чартыг хурдгуу бид нар өөрсдөө хураад идэг гэдэг дэзэдвтэй байгаа. Гэхдээ ер нь бол миний нэг маш ойлгомжтой тайлбарлахыг хичээдэг хичээлийн хэдхэн сэдвүүд тэгээ тэрнийг ингээ багцлцсан. Шууд тэрнийг сонсоход хүнд шууд ингээ за дараа нь миний үйлдэл юу байх юм болоо гэдэг ингээ ойлгочтой байхгүй. Маш олон жил ингээ хүмүүст юм хуваалцаа тэгээ тэрнийг ингээ аль бисний коуч болгоод хариуцлага болгоод ажил болгоод ингээ явцсан болохоор харьцан гамар болсон. За тийм тэгээд Forex ч бай, stock ч бай, ямар ч юм ингээ нэг чартан дээр үн харагдаад байгаа шүү дээ. За та ер нь бол ханш гэхээр угаасаа нэг юм лаанууд байгаа гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэ тэр лаанууд хаанаас одоо ямар үндсэн дээр одоо ингээд гинт хөдлөөд байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Гинт хөдлөөл, скол ингээд удаал те correction хийгээл. Ер нь маркет дээр угаасаа нэг юм хоёр төрлийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Impulse болон correction те. Тэгээ impulse нь угаасаа юм хурд хөдөлж байгаа. Uptrend дөө эсвэл down trend те. Ийм хоёр чиглэл байгаа. Хоёр чиглэл байгаагаас хоёр төрлийн хөдөлгөөн байгаа. Нэг нь доошоо явж байгаа, нөгөөх нь дээшээ явж байгаа. Энэ хоёр хөдөлгөөн дээр заавал нэг юм correction гэдэг юм явсны дараагаас те дараачийн impulse буюу дараачийн ингээд трендийн үргэлжлэл явж байгаа. Бидний хувьд гэх юм бол одоо ингээд чартыг уншна гэдэг маань ер нь бол энэ дараачийн хөдөлгөөнийг барьж авахын тулд ер нь юм аргачлал зохиогоол, энийгээ team аргачлал, ийм аргачлал гэл ингээд хідэн өөр одоо категори хуваагаал SMC, ICT, Wave, Support Resistance гэл ингээл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр аль категориор яаж унших нь ер нь бол баг хамаагүй. Олон тэр нөгөө нэг ардах маркетинг хөдлөөд байгаа тэр механизмыг л ер нь ойлгочих юм бол тэр чартанд нэг хууртагдаад байхгүй гэсэн үг. Ягаад ер нь гол санаа нь бол тэр массын сэтгэл зүйрийг л хандах хэрэгтэй гэсэн үг. Массын сэтгэл зүй. За тэгэхээр би нэг ийм жишээ ярмаар байна л да. Одоо рентген онцлогоонд орж ирсэн хүн байна уу? Бүгдээр л орж ирсэн баг те. Компьютер томограф энэ дээрээгээд. Тэнгүүд юу яж байгаа штэ. Заримдаа буруу онш гардаг те. X-ray нэг юм болж байгаа штэ. За ингээд X-ray хийгээд бид нар бол энийг бол уншиж мэдэхгүй штэ. Бид нар бол уншиж мэдэхгүй. Олон жил дадлаг туршлага хийгээд нөгөө оншны зөв бурууг ингээд те олон одоо тэр практик туршлага дээр явсан одоо оюутан гэхүү, резидент гэхүү, эмч гэхүү тэр хүмүүс л энийг ингээд боддоор уншаад за энд ийм эмчилгээ тохирно, ийм хагалгаа зүсэлт хийгднэ, ингэж явагдана гэдгийг харж байгаа шүү дээ, тий. Тийм байгаа. Тэгэхээр маркетинг ойлгодог болохын тулд одоо хууртагдахгүй болохын тулд бид нэр маш их ийм одоо өнгөрсөн кейс стадиг аягүй сайн хийх шаардлагатай байгаа, тий. Маркет ерөөсөө бид нэр хуурах гэж оролдохгүй. Одоо өвчтөн бид нэр хуурах гэж оролдохгүй гэхүү дээ. Маркет гэдэг бол бидний нэг ийм асуудлыг шийдэх гээд байгаа. Хаашаа ер нь бол одоо явах гээд байгаа, тий. Өвчин яаж дамжих гээд байгаа гэдгийг ингээ харж байгаа өвчтөн гэж ойлгож болно. Тэгэнгүүт энэ тэр өвчнөөхөө зураглалыг гэхүүдээ одоо тэр X-ray-г одоо зөв уншаад хараад хаана нь одоо тэр одоо хавдрын нэг хэсэг нь байж гэдэг юм уу те цоорхоо нь байна, өвдөлт нь байна гэдгийг ингээд харж сурахын тулд бид нэр маш сайн одоо тийм практик дадлагуудыг их сайн хийсэн байх шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар яаж одоо өөрийгөө хуураад байгаа вэ гэдэг асуултыг тавья. Ихэнх арилж очтیں۔ Одоо ихэнх буюу бид нар явандаа одоо хүн өөрийгөө хуурахаа болдгоо юм байна л да. Миний хувьд л тэгж одоо хуурахаа болоод тэгсний дараагаас арай гайгууд хэлж байгаа. Хүмүүс яаж хуурж ийн гэж бодож байна. Хүлээлт амар өндөр тавиад штэ те. Хаашаа нэг явандаа гэдэг байдлаар. За тэнгууд ингэж байгаа. Одоо ингээд 4-5 жил ер нь бол ингээд чарт хараад тэгэл бас харж болж өгдөггүй хүмүүс байна л да. Бас стил хуурдагцаар гэх юм уу хуурагдаад. Тэнгууд тэр хүмүүс маань ирээдүйд ханш яахыг ер нь бол амар их одоо ач холбогдол өгж арилжаанд ингээд орохыг ингэж тэмүүлээд байна л да. Мундаг эмчнэр одоо тэр хүмүүс алдаа гарахгүй тулд амар их одоо нөгөө эмчнэр гэх юм бол хагалгаа хийж сурахын тулд одоо нөгөө ойдлоо зөв тавихын тулд өндөгний хальсан дээр хүртэл ингээд оёо хийж ийн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг бүр сүултээ болсон чинь нөгөө нэг ийм эрдэнэ шишний ганцхан ийм шар юун дээр тэр чинь хальстай байгаа шүү дээ. Тэр хальсан дээр нь ингээд зүслэг хийснээр тэрнийг ингээд ойж ийн ч гэнэ үү те. Амар их ийм дадлага ингээд кейс стадинуудыг амар хийж байгаа. Тэгснийхаа дараа нөгөө бодит мөнгөөр арилжаа ийн гэдэг шиг бодит чартн дээр орж байгаа. Тэгээд хүмүүсийн ер нь л ихэнх гаргаж байгаа алдаа нь юу вэ гэхээр арилжаа хийж ийн, арилжаа сурж ийн гэхээр шууд ингээд одоо голд тайд арилждаг бах те. Арилжаанд ордог бах. Тэгээд голд руу л ер нь бол яваал нэг 5 минутын чартыг гаргаж ирээд шууд дараагийн хөдөлгөөн хаашаа вэ гэдгийг ингээд харах гал явцдаг гэсэн үг. Арилжаанд орж явахдаа. Яг гэхээр энд чинь нэг юм хөдөлгөөн байгаад энэ тэр хөдөлгөөнөөс ашиг барьж авах боломжтой байна гэж юм хүнд угаасаа үгүй шүү дээ өгдөл. Миний хувьд гэсэн ер нь бас адилхан. Эхлээд амар сайн дадлага хийж энэ чарт кейс стадинуудыг те хийхгүйгээр шууд одоо хагалгаанд орох
орох гээд байгаа тийм дадлагын оюутан шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгээ нөө өвчтнөө алж ийн гэсэн үг шүү дээ бараг тий. Тэнгүүд маш сайн ийм кейс стадинуудыг хэдүүлээ хийх шаардлага. Та одоо жишээ нь юу ч гэдэм энэ чартыг яаж хөдлөөд байгааг ойлгохын тулд одоо ингээд нэг цаг дээр тий аль чадхаар ингээ хойш нь явуулж үзсэн үү? Үзээд эндээс одоо яагаад эндээс тий импульс явчих уу, дараа нь засвар орчих уу, дараа нь импульс явчих уу гэд хөдөлгөөн болгоныхын энэ нарийн юмнуудыг ингээд унших гэж үзсэн үү? Тэгээд энэ үед нь ямар фундаментал нөлөө байсан мэн гэдгийг бас стади хийжсэн гэж юу? За өөр хүмүүс маань яг ингэж стади хийж юу одоо хэдэн жилийн чарт гэхэд одоо энэ 24 оны 6 сар тий гэж харагдаж байна. Тэгээд ингээд яагаад энэ уналтын дараагаас баг зэрэг юм коррекшн орж ирээд дараачийн уналт явбаа гэдэг юм кейс стадинууд ингээд хийжсэн нь. Ер нь техник анализ голчлон харах юм байна. Барих юм байна гэдэг. За энэ дунд бас нэг юм хэлж өгмөр. Та нэг фундаментал анализ хийхийг оролдгоо гэдэг жисэн шүү дээ. Тэнгүүд ийм юм байлээ. Бид нар мөнгө байхгүй ажлынхаа хажуугаар арилжаа хийх гэж оролдож байгаа тий. Ер нь бол дэвтэл нэг жижиг жарахаа гэх юм уу та. Тэнгүүд тэнд амар фундаментал анализ хийдэг MIT, Harvard, Massachusetts гэл том сургуулийг төгссөн математикчдтэй нөхдүүдийг хөсөлж ажилуулад амар лаг алгоритм бүтээгээд тэгээ тэндээсээ ингээд таамаглалуудын ингээд юмнуудыг те ингээд фундаментал анализ хийлэгдэг хүмүүс байна. Бид нар ялагдах уу тэд нар ялах уу? Ялах. Тийм. Энд чинь нэг жижиг жарахаануудыг ингээд барьж түүж авдаг ийм ажиллагаа болоод байгаа шүү дээ. Тэгэхээр би бол анхандаа бас ингээд фундаментал анализ хийхийг оролддог байсан. Гэтэл фундаментал анализ одоо тий би хийгээд байгаа ш фундаментал анализ намайг орог хийгээд байгаа гэдэг шиг тий болоод байгаа байхгүй ингээд би фундаментал анализ ашиглаад байгаа ш би фундаментал анализд ашиглуулад байгаа юм байна гэдэг юм ойлгодоод тэгэхээр одоо энэ зах зээл дээр гарч байгаа мэдээ зэдээ одоо тий вебсайтууд дээр тавигдж байгаа юм бол аль хэдийн хүнээр ингээд шүүгдээд за наад мэдээгээ бараг цац гисэн тэр дээд мөнгөтэй хүмүүсүүдийн хөдөлгөөнөөр өнөр бас явж байгаа аль хэдийн оркестра найруулга бол явцсан. Тэгээд бид нар энэ хөдөлгөөнийг барьж авах гэж оролдож явах хугацаанд аль хэдийн одоо мэдхээс ч өмнө аль хэдийн мэдээ хөдөлгөөнд орцсон байгаа. Тим юм явагдаад байгаа хөвчлээ. Тий. Манипуляц гэдэг шиг те ингээд тоглоомыг ярьсан байна. Гэтэ яг хуу яаж мөнгө олох вэ гэхээр бидний хувьд бол за энэ чарт стадиг бол аягүй сайн хийх нь байна. Би чарт стадиг яаж хийдэг вэ? Яг практик зөвлөгөөнүүдийг нэг арилжаацсан комдэр хичээл дээр ер нь бол оруулсан байгаа. Тэрнийг үзсэн хүмүүс ингэж бас өнгөрсөн түүхийг яг улс хууртай нь хээ загвар тэр одоо паттернуудтай таньдаг юм байна гэдэг та ер нь үзэж болно. Яг тэрнийг ингээд ингэдэж шүү тэгдэж шүү гэх юм бол хэдүүлээ нэг гол том зураглуудаа харахгүйгээр өнөөдөр өнгөрөөч гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр фундаментал гэхээс ер нь бол техникэл талаас нь өөрийнхөө одоо тэр суурь модулуудыг гаргана гэсэн үг. Яг ийм л арилжаанд одоо тэр хэг загвар дээр би сэл эсвэл баа хийхэд миний 10 арилжаанаас 5 нь ондог. Одоо 10-аас 8 онох юм бол мундаг гэж боддог штэ хүмүүс. Гэтэл бол бас үгүй. Айгүй хэцүү. 10-аас 5 онохдоо нэгийг харьцах нь тий нэгийг харьцах нь 2.5 гэдэг би та тоог ер нь бол эхлээд өгч 2 ч юм уу. Нэгийг харьцах нь 2.5 буюу алдвал $30 алдчих ч гэдэм үү тий. Олвол нэмэх 70-ыг олъё гэдэг байдлаас бид нэр 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг ийм арилжаанаас 5 нь алдлаа 5 нь ийм оновчтой ч гэдэг юм уу те магадгүй 4 нь одоо оновчтой нэг нь ингээд зүгээр 0 брейк ивентэй гарсан. Тэгэхдээ бидний энэ олж байгаа 4 маань 10% байхад алдж байгаа энэ хасах 5. Эндээсээ бид нэр ингээд дундчилагдаад мөнгө олно гэдэг ийм educated gamble буюу мэдлэгэн дээр суурилсан мөрөдө тоглоом. Ер нь бол энэ. Тэгэхдээ биднэрт аль нөхцөл дээр илүү сайн мод ирэх вэ гэдгийг харахын тулд бид нар яалтчгүй энэ паттернуудыг буюу хээ загваруудыг ойлгох хэрэгтэй болчихдог. Одоо мод яаж ямар талтайгаар тарагддаг вэ те одоо нэг покер ширээ гэж бодъё л да. Сахаас тоглож байгаа гэж үү. Тэгвэл мод яаж тарагддаг вэ? Тэр үед нь хэрвээ надад аль одоо те хос хатан ч гэдэг юм уу хос ноён эсвэл тамга ирдэг вэ гэдэг нөхцөл чинь нэг арилжааны ээдж буюу давуу нөхцөл واخгүй юу. Бид нар нэг хогийн мод ирчингуудаа хаяа гэдэг нь штэ. Хаяа гэдэг шиг бид нар хизээ яг хогийн нөхцөл байна вэ хизээ биш байна вэ гэдгийг маш олон энэ тоглоомын кейс стандуудыг хийж ижил тэр чартанд хуурдагдахгүй байх шаард одоо боломж нь бүрдэнэ. За тэгээд айхтар өнөөдөр бол бас ингээд чарт анализ ингэж ч анализ хийдэг тэгдэгч гэж одоо бас айхтар бас ярмааргүй байна. Яг гэвэл хүн болгон ер нь л анализ хийж чадна.
Одоо хүн болгоно нөгөө нэг гадаад орчин ингээд тань чадна гэдэг шиг те. Энэ машин байна, энэ одоо зурагт байна, энэ одоо ингээд самбар байна гэж харж байгаа. Гэтэ нөгөө хүн өөрөө өнгөнө гэдэг чинь амар хэцүү хэсэг байдаг шүү дээ. Хүн өөрөө өнгөнө, өөрийгөө ойлгоно, өөрийгөө ойлго гэж хэлдэг те. Юу гэсэн ч үгүй те. Өөрийгөө тань гэж амар хэцүү асуулт болчтой шүү дээ. Тэр өнөөдөр хэдүүлээ чартыг бол таньж бол яаж таньж болно. Миний сургалтыг бас ингээд хэрэгжүүлээд авах юм бол илүү танихд чинь дөхөн болоосоо гэж би бас хүсээд өнөлбөрөг болгоцсон. Өөрийгөө таних тухай дээр журам жоохон ажиллая. Өөрийгөө таньчих юм бол өөрийгөө таньсан хүн өөрөөлөг тань гэдэг шиг өөрийгөө таньсан хүн чартыг тань тэг хуурдагдахгүй. За gold нэг иймэрхүү. Гэхдээ gold дээр би бас та хэд бас энэ ташрамд зөвлөхөд gold бол нөгөө нэг өмнө та хичээл дээр байсан те. Тэрнээс gold арилжаа хийв. Арилждаггүй те. Зөв. Яг гэхээр gold ч нөгөө нэг маш өндөр савлгаатай олон мянган жилийн турш бидний нөгөө мөнгө гэдэг те валютыг оруулж ирсэн хэлбэр шүү дээ. Хүн болгоны нөгөө шунлыг хөдлөгдөг маш их тийм оролцогчтой маш эвгүй. Тэнгүүд одоо ингээд Ferrari гэж байгаа те. VS Skoll бол одоо Toyota. За би бол Ferrari-тай болохыг бол мөрөөддөг. Гэхдээ би хэрвээ маш олон жилийн тийм машин гой барих туршлага байхгүй бол би Ferrari унж чадахгүй те. Магадгүй тэр нэг эвдлэн сүйтгэн нэг хурдалж явж байгаад өөртөө ингээд бардаж явж байгаад юм мөрөгч магадгүй. Тэгэд унах нөхцөл нь ч гэсэн Монгол гэх юм бол одоо унахад бүр хэцүү ч гэдэм үү те. Халтаргаа гулгаатай, игэн догонтой энэ тэр гэдэг шиг. Маркет яг алтны маркет бол яг тийм байхгүй. Яг энэ тохироонд бүрдсэн амар гой цаг агаартай өдрөл гаргаж ундаг машин гэдэг шиг алтны арилжааг байнга хийх гээд скалп хийх гээд өдөр болгон зүтгээд байх тусам нөгөө гой машин эвдэнэ гэдэг шиг мөнгө алдна. Сэтгэл зүгээ гимтэн, трама орно. Тэгэд алтан дээр алдаалгууд ер нь бол ингээд ихэнх алдагдлууд ингээд алтан дээр гээд явцсан заяа. Алдагдал тэнцүү алт гэж ойлгоч ерөөсөө ер нь бол кодлж байгаа. Тэнгүүд тэр алтан дээр алдсан алдагдал чинь ингээд таад сэтгэл зүйд чинь трама гэдэг юм уу те ингээд гимтэл болчихж байгаа шүү дээ. Гимтэл. Тэнгүүд дараа нь өөр юм дээр ингээд арилжаа хийх гэсэн ч гэсэн ингээд жоох улаагаал эхлэнгүүд лөө гарчээ болоо авчдаг. Стоп лосс хүрээгүй байх. Тэнгүүд уг нь стоп лосс хүрээгүй байхад гараагүй болвол те типи цохох юм зөндөө байдаг сте. Тэр чинь юунаас болоод байгаа вэ гэхээр энэ алтан дээрээс авцсан траманаас ч болоод байгаа байхгүй юу? Тэгээ алтыг яагаад хүмүүс бас их ингээд амар харилцаад байгаа вэ гэхээр Instagram дээр харж байгаа рилүүд чинь сторонууд чинь нөхдүүд би хідээс хідийг алдаж байгааг бол мэдэхгүй байна. Би хүний амьдралаар амьдраагүй, хүний дансаар арилжаа хийгээгүй. Гэтэл ер нь бол нэг бас л яг нэг энэ статистиктэй адилхан 10-аас нэг 5-ыг алдаж байгаа. Тэгээд алдагдaltaй бичлэгүүдээ хийхгүй байгаа. Ашигтай бичлэгүүдээ амар гоо рил болгоод стори хийгээд за ингээд зааж байгаа шүү, алж байгаа шүү, нугалж байгаа шүү гэж харуулж байгаа. Тэгвэл яг адилхан хүн ирнэ энэ хүн надаас нэх илүүгүй яг адилхан хүн ирнэ яагаад би хийж чадахгүй байгаа гэдэг тэр асуулт үүсэж эхэлж байгаа байхгүй юу? Далд ухамсар. За тэгэл эхэлжингүүд л нөгөө нэг чартыг харахгүйгээр хараад нөгөө нэг доошоо явчих уу дээшээ явчих уу гээл те өөрийгөө хуураад эхэл. Энэ хууралт ер нь бол энэ далд ухамсараас буюу одоо өдөр тутамдаа бид нэр ингээд Instagram-аас, Facebook-ээс те харж байгаа юмнуудаас бас эхэлж байгаа шүү. Далд ухамсарт нөлөөдөөс. Тэгэхээр нүдээр орж байгаа нөгөө нэг ингээд нүдээ тахалцсан, чихээ тахалцсан амаа ингээд яатсан сармагч юм байдаг шүү дээ. Тэрнээ адилхан ингээд нүдээр орж байгаа мэдээлэл, чихээр орж байгаа юу амар юм бас цензуртай байх хэрэгтэй. Нэг лаглаг арилжаа шүү дээ бас ингээд подкастыг та сонсч байсан уу? Амар ингээд их сигнал юм ингээд дагдаг байсан. Тэгвэл бүгднгээс нь гарсан гэд тийм сонсч байсан уу? Тэр чинь нөгөө нэг тэр далд ухамсараа одоо бохирдуулахаа болий. Би ингээ өөрийгөө хуурдаг чартан дээр ингээ өөрийгөө хуурдаг болох эхлэлийг нь тэр үзэж байгаа юм маань сонсож байгаа юм маань эхэлж тавиад ишүү гэдэг. Тэрнийг ойлгоцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр таад ойлгох одооноос ингээд алтан дээр одоо ингээл яаж байгаа бол жоохон тийм skeptical гэдэг шиг тий. Үл итгэх байдлаас жоохон хандаасай. Тэгээ шууд нөгөө нэг тэр нуглаад байгаа юмнуудаас арай жоохон боломж муутай шүү гэж бас хараасай. Тэгэхгүй бол нөгөө нэг чарт чинь чамайг урсаар л болно. Тэгэхээр эндээс бас нэмээд хэлэхэд Toyota гэж байгаа тий. Үнэхээр одоо бусад юунуудаа гой арилжаа хийгээд сурцсан байх юм бол те энд өчнөө ийм гой сонголтууд байна шүү дээ. Тэ нэг ийм осолддгүү те. Toyota бол амар сайн машин шүү дээ. Тэгэл ер нь л нэг эвдрээд тахгүй. Тэнгүүд нэг ийм энэ дээр ингээ хүмүүс ашиг хийж чадаад байдаг. Валютууд дээр. Та ер нь бол та валют дээр ер нь ашиг хийгээд байгаа сте. Тэгээд баг Феррис олсон ашигаа алтан дээр авч тусааж байгаа сте. Тийм болж байна уу? Ерөөсөө л тийм. Одоо манай алт арилждаггүй ах яаж байна? Тийм сэтгэл амар байдаг те. Тийм. Тэнгүүд хэдүүлээ амар хурдтай юм машина мөргөлдүүлчихүүдээ гэж айхгүйгээр сайхан нөгөө нэг дөрвөө бариад гэдэг шиг те гоё юм Toyota-гийн гоё машина унаад тэгээ эндээсээ магадгүй ингээд бүр ингээд гоё олоод эхэлснийхаа дараа те оновчтой ингээд энэ үр дүнгээ ингээд те
гаргаад эхэлснийхаа дараагаас бүр амар гоё ийм цаг агаар нөхцөл байдал амар гоё өдөр энэ гоё машина унж болж штэ. Маш ойлгомжтой байх те. За тийм байна шүү. Тэгэхээр голд дээр маш их яагаад хуурагддаг нь бол бидний тэр даалд ухамсарт ирж байгаа мессежес ер нь бол болж байгаа. За ингээ голдыг орхий. За тэгээ мэдээж маш их кейс стади хэдүүлээ хийх шаардлага маш их хийх шаардлага. За энэ дунд юу байна? Би арилжааны систем гэдэг зүйлийг та бас ингэж хэлж өгмөр байгаа. Хоёр дахь юм бол хэрхэн зөв бактест хийх вэ гэдэг чинь бас амар өөр асуудал болчиход байгаа. Одоо чартандаа хуурдагдахгүй байхын тулд ч тий. Тэнгүүд бас нөгөө талдаа fundamental analysis гэдгийг бас орхитуулж болохгүй байгаа. 80-20 гэдэг шиг. Тэнгүүд би ингэдэг байсан байхгүй. Fundamental analysis хийн гэдэг нэг мэдээ уншин энэ 7 хоногт ямар мэдээнүүд байна гэдэг ингээ бодож боловсруулах гэдэг ингээ хичээн юм ингээл тэмдэглээл өчнөө уншаал. Тэр хооронд тарих ядарчдаг. Тэгээ тарих ядарчингууд яг нөгөө нэг шийдвэр гаргах гээд ирэнгүүт чинь тэ арилжааны өмнө одоо нөгөө 8-аас мэдээтэй байна. 6-7-ыг сууж байгаа шүү дээ. За нэг ийм л юм шиг байна гэдэг. Тэнгүүд яг ингээ арилжааг хийх гэдэг цаг эхлэнгүүт ядарсан тарих чинь парасимпатик буюу нөгөө нэг амтналаг чиглэл рүүгээ ороод хитрхи сэтгэл хөдлөлтөй рүүгээ ороод баа их гэжсэн нэрэж сээлч юм болов уу гэж бодогдоод тэгээд хоёрдмол байдал руу орчих. Тэгвэл би тэрнийг ингээ болохын тулд хөөрхөн ийм шийдлүүдийг хайж эхэлсэн чинь энэ Market Edge AI гэдэг энэ юм гараад ирсэн. Тэгээ би энийг таад зүгээр ингээд танилцуулж байгаа шүү. Би сурцлаа шүү. Гэтэ надад амар тус олсон. Тэгэд энэ болохоор юу вэ гэхээр institutional тэ ингээд амар том корпорациудын ингээд мэдээллүүдийг ерөн датануудыг бидний өмнөөс цуглуулад тэгээд AI-аар одоо ингээд шүүмжийг ингээд гаргаад тэгээ нэг 70-80% ийм мэдээлэл гарах болов уу гэдэг ингээд predict хийгээд байгаа байхгүй юу. Тэр нь яж хат нэг мэдэн дээр зөв ажиллаад байгаа. Тэгээ би ингээд мэдэн дээр өмнө өөрөө ингээд орохоор ингээд шүүм тунгаах байдал маань ингээд булангартцсан байдлаар ингээд ордог байсан бол би мэдээний арилжаа ихтэй эндээс мэдээлэл аваад оронгууд ер нь илүү сайн ондог болсон. За fundamental дээр одоо ингээд chart одоо тий chart дээр ч бай, technical дээр ч бай, fundamental тал дээр ч бай хуурдахгүй байхыг хүсэж байвал энийг та судлаад үзээрэй. Тэ service-ийг авах гэсэн үг байхгүй юу? Тэгээд ийм. За нэг ийм юм байгаа. Би айхтар бас ингээд задлж тайлбарлахаасаа бас имэж айхтар нөгөө үр дүн амлах гээд байгаа юм шиг. Энд чинь миний зүйл биш. Бусдын зүйл. Гэхдээ ер нь бол fundamental analysis-ийг те инфляц за тэгээд нэг ажиллах хүчтэй тэгээд цаана юу болоод байгаа геополитик эрсдэл гэдэг ингээд бүх талаас нь ингээд үзүүлээд харуулад шинжилж өгдөг ийм юу байгаа. Хүчрхэг одоо арилжааны те туслах хэрэгсэл AI байгаад байгаа. Их сайн юм байлээ. Тэгээ би нэг бол recommend хийж байна. За тэгээд fundamental тал дээр бол нэг ийм зөвлөгөө. За technical тал дээр хэлбэл хуурдахгүй байхын тулд айгүй сайн тест хийх шаардлагатай болоод байгаа те. Та trading view-ийн тестний юг ашиглаж үзчихсэн үү? Одоо ингээд backtest, replay гэж байгаа те. Одоо эндээс ингээд select bar гэж сонгож байгаа л ингээд явуулж байгаа шүү дээ. Тэгээ мэдгүй одоо эн чинь ингээд яг явцсан ханшин дээр ингээд яаж байгаа явж байгаа. Яг миний хувьд анхандаа бол энийг амар их ашигладаг байсан. Backtest. Тэгвэл нэг алдаа гарч ирж байгаа байхгүй юу вэ гэхээр trading view-ийн backtest заяа хитрхи хурдан яваад идэг. Нэг асуудал нь хитрхи хурдан буюу нөгөө нэг жинхэнэ арилжаа бол амар удан штэ нэг цаг багада гоё импульс барихад scalp бүр day trade гэх юм бол 7-8 цаг. За ингээ нэг 2-3 өдөр арилжаа барьдаг те semi swing гэж нэрлэдэг байгаа. Semi swing гэх юм бол 3-4 өдөр барихад бол би ер нь тийм арилжаач юм байхгүй юу 2-3 өдөр бариад барьчихна. Сайхан гоё нэг 150-200 pip бариад. Тэгээ би pair арилжахад амар дур. Нэг муу арилжаачтал pair арилждаг юм шиг юм буруу ойлголт ингээд нийгэм төгцсөн байхгүй юу Instagram-аас болоод. Тэнгүүд би ингээд backtest хийгээд шаардандаа хуурдагдахгүй байхын тулд backtest амар сайн хийж байгаа шүү дээ. Тэнгүүд trading view яадаг вэ гэхээр хитрхи хурдан. Эндээс юу болж ийнэ вэ гэхээр арилжаа ийм хурдан л ашиг өгөх ёстой гэдэг ийм юм тохоо ирээд байгаа байхгүй юу. Одоо ингээд chart тоглуулна шүү дээ хэдүүлээ те. Тэгэл одоо жишээ нь юу ч гэдэг нэрийг харьцах нь 10-тай. За тэнгүүдээ одоо юу ч гэдэг нэг ингэж байгаа л за одоо эндээс ингээд нэг sell орё доо те. Энэ хавцаас ингээд sell орё. За ингээд мэдгүй ингээд арилжаа ингээд нэгдчихлээ те. За ингэнгүүт ингээд эн чинь зөндөө олон ингээд хугацаа зарахаар ингээд арилжааны ингээд нөхцөл ингээд харагдаж байгаа шүү дээ. Гэтэл зүгээр нэг ийм гаргаж ирээл stop loss take profit оролт гэдэг ийм нөхцөлийг харчаал ингээд уншаал ячингууд дараа нь арилжаа хийх болохоор за ингээд хааштай явчихдаг юм чинь ингээд мангар хурдан үр дүн хүлээх гэдэг байгаа байхгүй юу.
Хурдан биш гэл зашиг өгөхгүй болонгууд нь за болиолыг гарч чаддаг байхгүй юу? Тийм хүлээлт үүсгэж байгаа. Нэг асуудал. Асуудал байгаа. За хоёр дахь юм бол trading wave дээр олон чарт нээж болдоггүй. Олон чарт нээж болдоггүй гэдэг энэ асуудал юу ямар асуудлыг нээж одоо өгч ийн вэ гэхээр ер нь бол одоо ингээд арилжааны бактестийг хийж байгаа шүү дээ. Хийхин тулд бид нар ингээд аль нэг юм план дээр ингээд тохируулж байгаа тий. Гэхдээ ганцхан цагийн нөхцлөөр ингэж тохируулж байгаа байхгүй юу? Ганцхан цаг. Маркет гэдэг чинь өөрөө monthly, daily, weekly, daily 4 цаг гэдэг ингээд тий. Минут гэдэг ингээд амар том юм задаргаатай том бүтэц байгаа байхгүй юу? Одоо машинаар ярих юм бол ингээд тий. Мотор хороо явах хэдэн одоо амаржин гэдэг шиг те maybe те тэнгүүд номоор ярих юм бол эн чинь ингээд өчнөө том одоо бүлэг дотор нь хэдийн их дотор одоо цогцлбрууд дотор ингээд өгүүлбэрүүд те холбоо өгүүлбэр дотор ингээд холбоо үгс тэгээ үгс үсэг гэдэг шиг ингээд амар том юм задаргаатай бүтцсэн байхгүй тэнгүүд trading wave дээр яагаад backtest хийхээр оновчгүй байгаад байна вэ энэ зөвхөн одоо ингээд би 3 чарт гаргаж харуулъя л да би нэг премиум эрхийг авцсан. Гэтэ премиум нь аваад бактест хийх гэж байгаа болбол одоо ингэж ш. За ингээд бүгдээр ингээд яг адилхан чарт заяа. Уг нь л дагаад энэ одоо ингээд weekly цаг, daily цаг одоо тэ энэ дэр нэг өдөр за энэ дэр магадгүй 4 цаг гэж тавьчих. За daily 4 цаг 1 цаг гэдэг ч юм уу тэ энэ дэр 1 цаг байгаа, энэ дэр 4 цаг байгаа. Ингээд бүгдийг ингээд тохируулсан. Цагийг өөрөөр цагийн бүсээр том зургийг харах гэдэг нь шүү дээ. Томоос нь жижигрүүлж харах гэдэг нь шүү дээ. Микроскоп шиг. Тэнгүүд аль нэгэн дээр ингээд тохируулангууд энэ нь дагаж хөдөл том цагууд нь ингээд хамт байдаггүй явдаггүй. Ийм болохоор нөгөө жижиг цаг дээр хитрхи төвлөрөөд том зургаа ойлгохоо болчоод том зургаа ойлгохоо болчингууд жижиг юмдаа хитрхи төөрөлдөөд холио мантан болчдөг. Тэгээ нөгөө чартандаа хууртагдсан жижиг цагийн хөдөлгөөнүүд. Ууг нь бол жоохон том зургаар нь хараад уужуу тайван байх юм бол тэр чинь ингээд уг нь яваад байгаа сте. Тэгээ ингээд эргээ харахад ингээд чартны чинь шинжилгээ явцсан байгаа сте тий. Тэгтэл ашиг хийгээгүй байгаа сте. Энд чинь юу вэ гэхээр энэ жижиг зургаа ингээд хитрхи төвлөрөөд ингэ жижиг юмнууд л яваад байгаа байхгүй юу? Одоо ном гэх юм бол нөгөө нэг ганцхан өгүүлбэр дээр төвлөрөөд байгаа шүү дээ. Бүтэн цогцлбороор нь одоо ойлгодог гэдэг шиг тий. Одоо IELTS ингээд өгжөөсөн болвол тэр чинь маш богино хугацаанд маш ингээд том ихийг гэлц одоо тий гол өгүүлбэр үйл үгээр нь ингээд ойлгоод тэгээд тэр утгыг ингээд тайлбарлаад тэр тасгал дээр ажиллаад тестүүд дээр ажиллаад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар чинь ингээд маш том зургаар нь харах хэрэгтэй байхгүй юу маркетинг. Тэгээд тэхийн тулд амар сайн бактест хийх хэрэгтэй. Бактест хийхин тулд daily 4 цаг 1 цаг гэдэг юмар харах хэрэгтэй. Гэхдээ trading wave энийг ч олгодоггүй. Юу олгодог вэ гэхээр маш сайн статистиктэй бактестийн чинь үр дүн гаргадаг ийм TradeZilla гэдэг ийм платформ байдаг. Зургийг авч болно. Бэс эндээс ашиг хардггүй. Миний ингээд хүмүүс чи яагаад надаас сурчлаад байгаа юм гэж бас асуудаг. Надад ямар ч ашиг байхгүй. Надад ганц байгаа ашиг гэх юм бол та хэд бидний дунд л итгэлцэл тогтох хэрэгтэй. Арилжаачдын дунд. Тийм л надад сонирхол байгаа. За тэгэхээр энэ яадаг платформ бэ гэхээр за одоо жишээ нь бол би энд ингээ бактест хийсэн байна шүү дээ. Миний бактестийн үзүүлэлт гэх юм бол за энэ $100,000 дансан дээр хийхэлсэн. За 88,000 орчим долларын одоо ашиг үзүүлэхээр за арилжааны амжилт гэх юм бол нэг 60 орчим хувьтай. Тэгээ trade win гэсэн 60 орчим хувьтай ашиг алдагдлын харьцааны гэх юм бол нэг ингээд ер нь арилжаануудынхаа нэг 80% нь ашигтай ч гэдэм үү те 60-70% нь ашигтай алдагдaltaй ийм арилжааны нөхцлүүдийг энэ одоо хийдэг нөхөр байна гэж гаргаж байгаа байхгүй миний хар. За тэгээд хитэн арилжаа хийсэн бэ гэдг нь ингээ гаргаж байгаа. Trading wave ингэж гаргаж өгдөггүй те. За тэгээд тий тэр чинь нэг ийм 10 үзүүлэлт байх ёстойг нэг нь л байгаа сте баг те. Тэгээд хэдийн хэмжээний average drawdown байна. Нэг арилжаанаас ингээд хүлээх ашигын байдал нь хэр байна те profit factor нь хэр байна. Ер нь хэдийн хэр арилжааг ер нь нээвэл зүгээр байна гэдэг юм уу те. Trading wave дээр тийм байх шүү. Бид нар бараг ингээд гараараа л тэрнийг одоо би хэдийн арилжаа нээч вэ юу болчихоо гэл ингээд харж байгаа шүү дээ. Учир дутагдaltaй бас тэнгууд нөө нэг би хэлээд байгаа. Цөөхөн арилжаа хий. Цөөхөн арилжаа хийх давуу тал нь юу гэж чартанд одоо тийшээ явчих уу ийшээ явчих уу гэж хуурдагдах. Нэг жижиг цаг дээр. Нөгөө ашиг тос нь юу вэ гэхээр том зургаар нь хараад цөөхөн арилжаа хийхээр ер нь бол хүн ардах амьдралдаа амар гоё ингээд менежмент хийж чаддаг болчдөг. Арилжаа хийж арилжаа чинь болж ийн гэл ингээл хүн орой болгоныг очиод чартныхаа ард суудаг. Тэнд хүүхэд уйлж яадаг, ихнэр ууралж яадаг, тэ. Тэгэл бүр ингээ орой суучих юм бол нөгөө унтах цаг маг байхгүй, өглөө эрт босцсон юу ч болдیں۔ Тэгээ нөгөө фитнес одоо нөгөө өөртөө анхаарах цаг маг байхгүй ч гэдэм үү, тэ. Өчнө асуудал байж идэг. Тэнгүүд
Юмыг ингээд less is more гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Less is more гэдэг чинь ер нь бол юмны бага намттай гэж ер нь би монголоор орчуулад байгаа. Амар цөөхөн байсан нь биднэрт илүү ашигтай байгаад байгаа гэдгийг миний энэ арилжааны үзүүлэлтээс харж болно. Яаж юм бэ гэсэн чинь би ингээд 5 сард арилжааны нөхцөл маань яг би энэ арилжааны нөхцлөө гарч ирэхэд л арилжаанд орсон энэ үзүүлэлтүүд баггүй юу? Тэгээ арилжааны нөхцөл гарч ирэх нөхцөлд гэдэг нь яг би нэг арилжааны систем гэдгээр нэг ийм ашигладیں۔ Хэрвээ daily дээр 4 цаг дээр 1 цаг дээр 15 минутын дээр те энэ нөхцлүүд маань байхгүй болвол би арилжаанд орохгүй гэдэг энэ зарчмыг баримталдаг байхгүй юу? Гэтэ миний энэ зарчмуудыг одоо бичээгүй байна л та. Энэ би одоо шууд танд хуваалцахад та өөрийнхөө нөхцлүүдийг энд оруулаад за энэ нөхцлүүдээр л би тесттэй хийн. Ийм нөхцөлийг хүлээн гэдэг байдлаас арилжаанд ороход одоо хэрэглэгдэх юм схем байгаа байхгүй юу? Энэ дээр та өөрийнхөө системийг бүрдүүлнэ. Энэ бүрдүүлсэн дүрмийнхаа дагуу арилжаанд оролцоход ийм үр дүн гарч ирж явах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Ийм өсөлтүүд гарч ирж явах хэрэгтэй. Ийм өсөлт гарч ирэх хангалттай тест буюу туршилт ажиллагааг хийцэн за энэ бүх статистик нь ингээ харагдаж байгаа тий хэр одоо үнэн зөв статистик ингээ гарч ирж байна. Тэрнээс хамаарат хүнд нөө нэг өөртөө итгэл гэдэг юм төрнө. Өөртөө итгэх. Ямар ч тоо баримт дата мэдээлэл байхгүйгээр зүгээр trading wave дээр нэг ханшийн чарт уншаад нэг юм buy sell-ийн нэг юм товч гаргаж ирээд энэ бол backtest биш юм байлээ. Би маш их өөрийгөө ингээ хуурцсан байхгүй юу? Хайрын цаг. Тэгээ би чинь энийг яаж сурсан бэ гэхээр чинь Trezor Linatrix чинь ингээ нэг Англи улс руу холбогдоод бас нэг овоо хэдэн мянган паунд төлөөд коучинг авсныхаа дараагаас энийг ойлгож байгаа байхгүй юу? Одоо та хэд би бол ингээд маш их зүйл ингээ хөнгөвжүүлж өгч байна гэсэн үг байхгүй юу? Гэтэ би эндээ баяртай байна. Тийм. Тэгээд олон ийм session буюу одоо backtest-ийн юм хийх хэрэгтэй л дээ. Одоо энэ хэд бол би зөвхөн сая алтыг л харууллаа. Pound GPI, Nasdaq, Pound USD ингээд 40 олон арилжааны те өөрийнхөө арилжааны планыг доголдлыг олох те 5 ослын 500 арилжаа гэл ингээд маш олон ийм ургалч үзлэр ингээ хандаад бүх статистикуудыг ингээ харах хэрэгтэй байхгүй юу? Backtest гэдэг маань. Ингэж чадсан цагаас л чартанд хуурдаг. Ягаад гэвэл өөртөө итгэх. Чартанд биш өөртөө итгэх. Өөртөө итгэж байгаа хүн бол ер нь бол өөртөө итгэл байгаа сте. Яг энэ л хэрэгтэй. Чарт харуулаад эндээс ингээ 3 орой юу ч хийдیں۔ Support, resistance эндээс ингээд аваад buy sell энэ би анхандаас юм л мэдчихсэн. Тэгэл хурдагдаад амьдарч байгаа байхгүй юу? Тэнгүүд яа тийм. Энд нэг импульс байгаа. Тэнгүүд одоо эндээс ингээд дахиад чамд support гараад ирэх үед нь чи buy дараа гэж ингээд зааж өгч байгаа байхгүй юу? Гэтэл юу юм гэсэн чинь энэ ингээд нэг ийм correction-ы дунд байгаа. Тэгээд нэг ийм тэ энд байгаа stop loss-уудыг авсныхаа дараа ингээд доошоо орчлоо тэ дахиад доошоо явах юм байна гэж би ингээд одоо сэтэрчлээ гэж харж байгаа шүү дээ. Энд sell хийж байгаа шүү дээ. Анхандаа sell хийгээд ихэлсэн чинь эн чинь импульсийн дараах ингээд нэг ийм correction явсны дараа чи импульс гарах чагт би энд ингээд сэтэрчлээ гэж sell хийж байгаа байхгүй юу? Тех үед нь би энд stop loss-о тавина сте. Stop loss цохиулчихж байгаа. Эсвэл цохиулж байгаа. Тэгээд энэ үед нь би ингээд стэрэд гараад эхлэнгүүд buy хийж байгаа. Тэгсэн чи юу вэ гэдгсэн чи эн чинь өөрөө ингээд нэг A, B, C ч гэдэг юм уу те? Үндсэндээ том импульсийн дундхал нэг ийм юм дээр би ингээд buy sell гэл ингээд тэрнийгээ support resistance ажиллаж гин гэдэг ингээд нэг ийм stop loss-ийн зүгээр нь түүлэгдэх хүн болцсон байгаа байхгүй юу? Чартанд ингээд байн хууртагддаг. Тэгэхээр ямар ч техник анализ, support, resistance, IST юу тэр чухал биш. Гол нь өөртөө итгэх тэр mindset-ийг төлөвшүүлэх энэ маш олон удаагийн ашиг үзүүлэх үйс одоо ийм дата хэрэгтэй, дата цуглах хэрэгтэй. Ийм датагүйгээр зүгээр нөгөө нэг энэ одоо trading wave дээр ингээд нэг хитэн ингээд чарта тоглуулаад ийм байхгүй. Энэ бол зүгээр нөгөө нэг фитнес хийгээд байгаа ш. Фитнесийн бичлэг үзээд байгаатай баг адилхан. Тэгээ нэг юм хөдөлсөн болчоод ингээд дуусчих юм гэсэн үг. Тэнгүүд яг фитнесийг ингээд олон дасгал хийгээд олон ингээд булчингаа хөгжүүлэх юм аягтай байна гэдэг чи яг энэ датануудыг цуглуулах байхгүй юу? Энэ датанаас хэр зэрэг одоо үзүүлэлт win enter чи ингээд гарч ирж ийн эндээсээ хүн тэр нэг арилжааны модель гэдэг байгаа шүү дээ. Би сая та харуулж байгаа. Ингээд арилжааны модель дээр орохоо өмнө энэ арилжааны системүүд ингээд цуглараад ажлын дараалууд гарч ирээд тэг хаана stop loss тавих юм юм байна. Хаана stop loss тавих юм? Ямар үг break-even хийх юм тэргээд яг ийм системийг ажиллагааг ингээд тестлсэн нөхцөл байхгүй бол энэ системдээ итгэнэ гэж байхгүй. Системдээ итгэнэ гэж байхгүй бол
нэг тий юунд ч итгэдэггүй хүн чинь нэг одоо юу ч гэдэг өөрийн гэсэн бодлого хүн бол юунд ч хамаагүй итгээд явдаг гэдэг шиг штэ. Өөрийн гэсэн бодлого хүн гэдэг чинь нэг өөрийн гэсэн арилжааны системгүй тэрэндээ ингээд тест хийгээд тэрэндээ итгэлцэл суугаагүй хүн чинь хаашаа ч хамаагүй чарт хөдлөх гингүүд л орчих гээд идэг. Сетап болгон арилжаа ашигтай арилжаа гэдэг байдлаас харчаад байгаа байхгүй юу? Ойлгож байгаа тий? За тэгэхээр ийм амар их одоо дата цуглах хэрэгтэй байх нэ. Дата. Тэгээд одоо миний энэ хуучин түүхийг ингээд орол харах юм бол ингээд ер нь бол миний систем их гайгүй ажиллаад байгаа. Их гайгүй ажиллаад байгаа. Тэгээд би чинь ингээд өнгөрсөн хавар, мамар, 100 мөн ч аваа хөөрхөн таталтууд хийгээд тий аваа гайгүй болоод тэгээд за би ер нь энийгээ ер нь заах цаг болчихжээ гэдэл ингээд заагаад явж байгаа. Тэгээд фандас ч татаавалт тэгээд би ч одоо фандас татаавалт тэгээд дараа нь криптод дээр ингээд өсгөөд тэгээд хувийнхаа наасыг арилжаа хийгээд тэгээд хувийнхаа наасаас арилжаа хийгээд одоо нэг аваа гайгүй болчих гээд гэхдээ л бас хэцүү шттэ арилжаа гэдэг чинь алдагдал бас байж л байгаа. Энд чинь ингээд та харвал тэгээд нэг 60-аас за доотлоо нэг 44 гэж байна уу. Тэгээд 60. Яг тийм би 60 би 50 55 гэсэн бас win rate байхгүй шүү. Аль пэрээс хэдий хизээний одоо тий ямар дэлхийн нөхцөл байдлаас хамаарат ингээд win rate чинь ингээд савлна. Байнга савлна. Нэг зарим сард гой борлуулалт сайн байлаа, зарим сард муу байлаа гэл ингээд юмнууд гарч ирдэ шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд гарч ирнэ. Тэгтэл ер нь бол тэр систем арилжааны гэдэг шигтэй бизнесийн модель систем ингээд тогтвортой байх хэрэгтэй. За юу байна? Одоо өөр нэг перспектив буюу харах өнцөг. За trading wave-ийг хэдүүлээ ашиглахгүй болохоор одоо баг болж байгаа шиг байна шүү дээ, тий. Гэхдээ премиум нь хэрэгтэй юу? Хэрэгтэй. Нөгөө нэг юу яхад арилжаандаа орохын өмнө daily-гийнхаа трендийн дагуу орё, тий. Daily-гийнхаа трендийн дагуу орё. Гэхдээ нэг юм 4 цаг дээр нэг юм хідэн нэг юм pullback хүлээч, тий. Гэхдээ нэг цаг дээр ингээ орлоо гэхдээ нэг цагийнхаа ингээ орлтыг ихтэй ингээ нэг цаг дээр ингээ индикац хүлээж байгаа daily-гийнхаа чиглэлийн дагуу орё ч гэдэг юм уу, тий. Ийм юм харах гэдэг байгаа шүү дээ. Яа. Тэнгүүд ингэтийн хүмүүсийн ихэнх гаргадаг алдаа тест хийж ийнэ гэдэг. Зөвхөн арилжааныхаа ашигтай байдлыг л харах системийнхаа. Тэгээ тэр системээ би тэр багшаас сурсан, тэр community-д ингэж яасан, сурсан гэдэг одоо надтай бас ингэж ажиллаж байгаа хүмүүс маань тэрэндээ их сэтгэл зүй өгнөө. Тэгээд нөгөө нэг жоохон харлаган гэх юм уу да ингэж жоохон ингэж бомигдмал амьдрал гэдэг чинь нөгөө сайнтай муутай гэдэг шиг те арилжааны стратеги ч гэсэн өөрөө сайнтай муутай, давуу талтай сул талтай. Хүн ингэж өөрийнхөө зөв буюу нөгөө confirmation bias гэдэг тийм сэтгэлгээний гажуудалд их автахтаа амархан амтна юм байна л да. Тэнгүүд миний стратеги, миний сурсан стратеги, миний ингээд цаг заваад зориулсан те стратеги сайн, хамгийн сайн. Энд алдаа бараг мадаг бараг байхгүй. Бодох гээд байдаг. Өөрийнхөө барьсан байшинг, өөрийнхөө зурсан зургийг ч гэдэг юм уу те. Одоо өөрийнхөө хөтлөө өөртөө хөөрхөн гэдэг шиг те. Өөрийн ингээд бүтээсэн зүйл хамгийн гоё харагддаг. Муу сайныг ялах. Тэнгүүд арилжааны яг амьдралаар тэгж болно л доо. Хүн нэг юм зөв гисэн те байр суурьтай байх хэрэгтэй. Арилжаан дээр гэсэн чинь маркетед чиний зөв буруу тэр бодол хамаагүй. Маркет статистикл ажиллах хэвээр. Тэнгүүд хэдүүлээ нэг юм жишээ аваад үзье. Бүх Санжаа дамб те Орхон баяр гэж бидний бахархал өгчөөд байна шүү дээ. Тэр хүмүүс ингэж ярьж байгаа. Тэр хүмүүс ингэж хараад ихнэ. Одоо Батмагна гэл те баяр магна лөө сая сүүлд улсын авраг болдог, арслан болдог. Батмагна тэр залуу чинь нэг юм хийдэг 2-3 нэг ачаам ихтэй байлээ шүү дээ. Тэгвэл тэр чинь энэ ихгүй юу? Бид нар заяа тэр хүн хизээ миний ачаам их ажилдаггүй ингээд энэ үед ажилдгүй мэн ийм доголдолтой мэн гэдэг ингээд мөхийнхаа бүх доголдлуудыг ойлгоцсон байгаа шүү дээ. Нөө 100000 давтна гэдэг шиг. Гэтээ энэ үед ажилтсан мэн гэдэг ингээд бүх тэ нөхцлүүдийг ингээд харчаад байгаа. Бүх сул талтай нь, бүх давуу талтай нь. Тэнгүүд арилжаачдын асуудал нь юу гэхээр зөвхөн миний стратеги яг энэ үед л ажилдаг. Доголдлыг харахыг хүсэхгүй гэдэг. Хизээ. Одоо миний хувьд гэх юм бол одоо арилжааныхаа wave стратегиараа болоод би чинь ингээд бас л арах жилэн штэ бас амар те. Одоо би таад нэг харуулах юм бол нэг Хансен индекс гэж үүдэн штэ. Хиттийн хамгийн том 50 гээд. Тэнгүүд би чи одоо 21 оны 2 сард чи ингээд техник шинжилгээгээр бол одоо голомт капитал дээр Монголын анхны шилдэг техник шинжилгээг шалгаруулъя гэдэг тэрэн дээр нь оролцоод тэгээд би чи ингээд Хансен индексийг ингээд 30300 байхад нь таамаглаад 16-аар уннаа гэж таамаглаад тэгээд тэр нь болохоор яг бодит байдал дээр хэд болсон бэ гэхээр за хэдүүлээ энэ HSI гэдэг нэг ганц ороод харчий. Би сайрахгүй шүү. Тэгээд би энэсээ болж амар их алдаа гаргасан. Энэ яг ингээд 30 мянгаас доошогоо
15,000 орчим руу орсон бохгүй юу. За энэ бол зүгээр наадлын нэг жишээ. Биткойн байна. За тэгэл амар том хөдөлгөөнүүдийг амар таамаглал. Тэгээд миний техник шинжилгээ бол хамгийн амар гэж бод. Одоо миний маркет сетап гэсэн үг шүү дээ. Хамгийн амар гэж бодсон. Тэгээд би бүх давуу талууд мэд. Тэгсээр нэг мөнгө хийхгүй ба. Мөнгө олохгүй. Техник шинжилгээ маань хамгийн амар болцсон байсан. Тэгээд мөнгө хийхгүй байгаа юу гэсэн чинь би энэ стратегийнхаа буюу арга туршлагынхаа сул талыг мэд. Хизээ ажиллаад байгаа, хизээ арилжаанд орохгүй байсан зөв бэ? Азансан зүгээр вэ? Нөхцлүүдийг харахгүй байх вэ? Зүгээр ингээд чихний хажуугаар, нүдний хажуугаар өнгөрөөх вэ гэдгийг ингээд мэдгүй. Тэгээ надад ийм арилжааны ийм схем байхгүй, систем байхгүй. Энийг систем байхгүй дээр нэмээд ийм статистик дата байхгүй. Ийм болохоор чин хизээ ажилтдаг одоо миний хийх гэж байгаа мэх хизээ ажилтдаг ямар үед өөрөө батрах байгаа батруулцдаг вэ гэдгээ мэдгүй болохоор ч л за техник шинжилгээл намайг хаална аварна гэл яваад тэгэл нөгөө нэг чартаа хуурагдаал яваад чартаа хуурагдаад гэхдээ одоо чарт намайг хуурдаггүй би өөрийгөө хуурдаг гэх тээ ингээ өөрийгөө хураал яваад байгаа. Миний стратеги бол амар гоё ажилтдаг, техник шинжилгээ бол сайн гэдэг. Тэгээ техник шинжилгээ яж хат амар амархан нэр шүү. Жохон зөв аргаар л хийчихвэл таад ч гэсэн ингээ техник шинжилгээ чи яваал байгаа шүү дээ. Эрийг харахад явцсан байгаа шүү дээ. Даанч мөнгө хийчихдэг байгаад. За тийм байна. За тэгээд чартанда хуурдахгүй өөртөө хуурдахгүй те явахын тулд тэгээд нэг юм арилжааны модель ингээд бүтээх шаардлагатай. Тэгээд тэр чинь яг хөө ингээд арилжаа бол магадлал гэдэг энэ нөхцөл харагдаж ах хэрэгтэй. Угаасаа энийг бол ерөөхдөө хүмүүс бол ойлгож байгаа. Саяны нөгөө market AI те нөгөө institutional fundamental гэдэг юм айгуу шинээсэн баг. Тэгээд энэ арилжааны статистика ойлгож мэдээд арилжааны системтэй болно гэсэн бас их ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд веб арилжаач юм бас юм бохгүй нөгөө сая ярьсан уу? Нөгөө 1930-ад онд Ralph Elliott гэдэг хүн чартыг өглөө болгон өдөр болгон ингээд нэг цагт нэг удаа ингээд ханшны мэдээлэл тийм байна гэж хэлдэм байл та. Тэнгүүд ингээд за эдид юм байсан ингээд явсан байл та. Тэг ингээд баах юм зурсан. Тэгсэн чинь энэ нь ингээд өөрөө бол ингээд ингэж одоо нэг импульс гэдэг ч юм уу те ингээд хурдтай явж байгаад дараа нь ингээд харсан чинь ингээд нэг юм давлгаанд яваад ийн гинэ. Тэгээд тэр давлгааг ингээд нэг юм лайнаар холбоод үзсэн чинь хэрвээ нэг ийм хурдтай одоо за өсөлтөөр хэдүүлээ биччихээ. Ингээд нэг хурдтай ингээд хөдөлцөн те. Ингээд ханшийн мэдээ ингэж явж байгаад ингээд дундаач гэсэн яг ингээд дээшээ доош ингээд дэгэн догоо ингээд байж байгаад дахиад нэг ингээд дараа чи ийм хүчтэй хөдөлгөөн гарах хүртлээ амар их юм ойлгомжгүй ингээд те юм явж ирсэн байна л та. Тэгэд энийг бас ингээд лайнаар холбоод үзсэн чинь нэг ийм дүр зураг ажиглаад байсан гинэ. Тэгсэн чинь энэ нь амар удаан бөгөөд ойлгомжгүй тэ маш удаан бөгөөд ойлгомжгүй. Энэ нь болохоор мангар ойлгомжтой юм ханшийн хөдөлгөөнүүд гарч ирээд байсан. Тэгсэн чинь ингээд тэгтээ энийг барьж авахын тулд яах хэрэгтэй мэг хараадсэн чинь эхлээд энэ нөгөө correction буюу одоо correction гэж нэрлсэн. Тэгээд тэр correction өөрөө нэг ер нь бол нэг 13 паттерн байна гэж харсан. Ralph Elliott гэдэг хүн. Тэр хүн гараараа бүгдийг нь зурсан, гараараа ингээд ханшийн мэдээ сонсож байгаад 10 хэдэн жилийн турш ингээд зурж байгаа байхгүй. Өөрөө арилжаа их болж өгдөг. Гэтэл ямар ч ингээд харцсан. Мангар тийм ухаалаг хүн байсан байхгүй. Санхүүч, нэгтлэн бодогч тэгээд тийм репорт хийдэг байлуу те. Тийм. Тэгээд энэ паттернууд үүсээд байгаагаа ингээд нэг хевлээд ингээд зураад үзсэн чинь тэр нь ажиллаад ирсэн. Тэгээ анхны техник шинжилгээний онолчонд Elliott тэр үндэслсэн байхгүй юу? Одоо хүмүүс ингээд яагаад байгаа тэр чинь ингээд 1970-ад онд ингээд хүмүүс яг Elliott юм байна гэж харж байгаад нөгөөдөө 90-ад он компьютер гарч эхлэнгүүт ингээд нэг юм чарт март гарч эхлэв те 2000 он 2008 гэл ингээд одоо бид нар trading view гарах хүртэл тэр чинь ингээд support resistance ингээд нэг хэлбэрчлэх гал тэгэл wedge гэл ингээд янз бүрийн паттернууд гарч ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай багш нар энийг зүгээр 5 паттернд болгоцсон. Одоо нэг баахан тийм ялгал биш цөөхөн 5хан гэдэг шиг те. Тэг энийг арилжуул хэдүүлээ ашигтай болно гэд. Тэгээд тэр хүмүүс маань маш баян хүмүүс, маш ухаалаг хүмүүс, маш гоё менторуд байдаг. Гэхдээ бас тэднэрт чинь бас нэг юм өөрсдөө арга барил байхад чинь дахиад нэг юм дутуу юмуд байсан байна л да. Тэгээд тэр хүмүүс чинь Elliott-ийн юмнуудыг ингээд паттернуудыг навж байгаа. Тэгээд тэрнийг цөөлчж байгаа. Аюу гоё юм ойлгомжтой болгочихж байгаа. Тэгээд надад зааж байгаа. Над шиг ийм олон улсын залуучууд зааж байгаа. Тэгээд Монголоос цорын ганцнд бий байж таарсан. Угаасаа хүн болгон тэгэж мөнгө төгрөг төлөөд яг ингээд яг амьдралаараа сонгоно гэж бас байдаг юм бэл. Би л одоо нэг за их сургуулаа хаяад ирсэн алдах юм бүү багий те. Ийм сургал өстой тэгээд заамарч мөнгө нөхч гэдэг ч юм уу тэгэл зовж бас эдэн цаасаа тийш өгсөн их зүү хөрөнгө оруулсан байдیں۔ Тэгээд тэндээсээ ингээд суралцаад явж байхдаа нөгөө нэг одоо тэр нөгөө нэг лаглаг одоо энэ
шинжилгээнүүдээ ингээ хийж сураал өөртөө бардаад ихтэл тэгээд аргачлал нь бас дахиад апдейт хэрэгтэйсэн. Би өөрөөхөө нөгөө нэг бас ийм SMC-гийн аргачлалаас кодэ жоохон аваад те. Чи хүмүүс гоё хөр нээлт хийсэн ба штэ. Зөвхөн миний л зүгээд болохгүй штэ амьдрал дээр. Тэгээд тэрнээс ингээ адапт хийгээд тэгээд өөрөөхөө арилжаач University дээр Wave болон SMC-гийн ийм хосолмол аргыг коучлоод байгаа байхгүй юу? Одоо Wave SMC те. Тэгээд ингээ коучлоод явж байгаа ийм байгаа шүү. Яг хав техник шинжилгээнд дэр бол ингээд бас коуч явуулж байгаа бүтэн Ойлгоо хичээл чинь нэг л ихнийх нь 6 байсан. Эхнийх нь одоо тэр чинь 20 дугаар бүлэг гэдэг нэлээд олон ер нь бүлгүүдэд хуваацсан. Гэтэ тэр хичээлүүд нь харагдахгүй байгаа. Тийм. Зөвхөн миний коучд орж ирсэн хүмүүст л одоо энэ web strategy mentorship гэж байгаа шүү дээ. Эндээс бас нэмээд мастер арилжаа сэтгэлгээ гэдэг байгаа. Нөгөө арилжааны сэтгэлгээ mindset гэдэг. Тэнгүүд тийм олон хичээл байгаа шүү дээ. Минийх дээр бол яг нэгдүгээр бүлэг нь яг 6 2дугаар бүлгийн гацхан үедээ цаашаа дахиад нэмээд орох. Тэгээ энийг нөгөө нэг Telegram-д ороод миний IB нөгөө мотын IB гэдэг дээ шүү дээ. IB дансаа холбоосон хүмүүст л нээж өгж байгаа. Бас энэ харилцан ашигтай хэрэгтэй шүү дээ, тийм үстэй. Тэгээ тэр чинь нөгөө моттой ингээд холбоолонгууд надад чинь нэг моромшуул орж ирдэг. Тэгээд нэг надад хаяа нэг подулк өгөхгүй юу. Тийм тэгээд энэ дээр нэмээд ийм 5 ийм 5 хичээл байгаа. За тэгээд энэ дээр бол одоо ингээд эхний хичээл нь бол угаасаа угаасаа ингээд үзчихэж болно. Энэ дээр маш гоё ингээд тайлбарлагдсан байгаа. Ийм 5 модуль хичээл байгаа. За энэ сургалтын үргэлжлэлийг авахын тулд хэдүүлээ ямар юу яаж одоо IB-д холбоолох вэ? Энэ заавар нь бас байгаа. Энэ заавраар хэдүүлээ дараа нь одоо дансаа холбочих. Тэгээ би байгаа дээрээ нэрхийн гэлзгээс нээчи тий. Тийм. За тэгээ web strategy mentorship за ингээд хичээлүүд үзчихлээ. Тэгээ web дасгал ажлууд гэж байгаад байгаа. Ингээ практик дээр яаж наад нэг гэдэг юмнууд гэж ойлгодог юм бэ гэд те. Тэнгүүд би энэ дээр ч гэсэн яг яаж практик хийх вэ гэд ингээд дадлага хичээлийн урьдчилан зааварчлага гэх юм уу да те. Ингээд өгчөж байгаа. Энэ бол яг нөгөө нэг мотхаб дээр ингээд нэг юм бичлэгийг хийсэн юу байгаа штэ. Хичээлийн юм зааврууд байгаа. Энэ бол яг нөгөө нэг тэр флаттэй жишээнүүдийг надад ингээд даалгавар болгоод олж ирээд одоо ингээд лекц сонссон хүн чинь дасгал буюу даалгавраа хийснийхаа дараа тэрэн дээр ингээд алдаа мадаг нь юу байна, юун дээр сайжруулах уу засах уу гэд надаас зөвлөгөө авдаг хгүй ингээд тулж ажиллаад онлайнаар ч бай ирээдч бай. Тэгээд яг тэр жишээн дээр ингээд ажиллаад эхлэнгүүд маркет ч амар зэгцтэй болоод таргадаад техник шинжилгээ. Гэтэ яг вебээр ингээд бүтэн ингээд системийн шинжилгээ гэх юм бол надад ажиллаж болно. Зүгээр яг та одоохондоо ингээд миний техник шинжилгээ ажиллаж байна те. Тэгээд энэ бактестийг ингээд хийгээд ямар ч нэг туршаад үзье гэвэл аль алинаар ч болно. Яг миний санал болгож байгаа зүйл бол веб аргачлалаас гадна мастер арилжаа сэтгэлгээгээд би одоо ингээд техник шинжилгээг ингээд нэг биеийн дээд доод хэсгийг хөгжүүлнэ гэдэг шиг ингээд аргачлалын зай, майндсетийн зай гэдэг ингээд одоо энэ арилжааны сэтгэлгээ хөтөлбөр таас үзсэн үү те энэ хичээлүүдийг эхний бүлгэл ер нь байгаа сте те. Тэгээ ингээд доошо 2 дугаар бүлэг, 3 дугаар бүлэг гээд ингээд үргэлжлээд явж байгаа байхгүй юу? 4 дугаар бүлгийн хичээл нь одоо бичигдээд эдитлэгдээд явж байгаа. Тэгвэл энэ мен дээр яаж яг тэр одоо мэргэжлийн арилжлаас нь сэтгэл зүгээс суулгадаг юм бэ те? Бүтэн яг энэ практикууд байгаа. Арилжааны одоо планыг яг яаж одоо яадгийн те? Яг явуулдгийн. Тэгээ яаж дансаа шатаахгүй амар зөв эрсдлийн протоколыг протокол буюу менежмент. Гэтэ менежмент гингүүд эрсдлийн менежмент гингүүд нэг тэдний арилжаан дээр тэдгээрээс өдөрт нэг тэдээс илүү арилжаанд орохгүй гэж хүмүүс сэтгэдэг юм байлээ. Сэтгэдэг. Тэрнээс ч бүр амар гүнзгий юм байгаа. Би хэдийг алдвал дахиад дараачийн арилжаанд хэдийг эрсдүүлээд дараа нь тек профиттой стоп лоссуудаа яаж тавих уу, яах вэ, ийх үү. Хэдний хэмжээний ашиг хийсний дараа би татан авалтаа хийгээд тэндээсээ те дараачийн арилжааны дансуудаа яах вэ, ийх үү гэдэг энэ чинь бүр амар ингээд задаргаатай олон ажиллагаа болдог. Тийм болохоор протокол гэж нэрлэдэг. Зөвхөн эрсдлийн менежмент гэдэг байдлаас ер нь бол арилжааг харах юм бол их учирч андсан багтай. Тэгээд яг ийм сэтгэлгээний хэд хэдэн хичээлүүд байгаа. Яг энэ жинхэнэ давуу нөхцөлтэй стап буюу тэр системээ яаж бүтээдгийг гэдэг те заавар нь ингээд видео хичээлтэй видео хичээлээсээ гадна яаж одоо те бүрдүүлэх вэ гэдэг ингээд текстээр нь бас ингээд заагаад өгч. Бас видео үзснийхаа дараа юу гэж үгээл ингээд хардсан шүү дээ шинэ юм. Тэгвэл би ингээд бүх юмыг ингээд амар гоё ингээд зэгцлээд өгцөө. Ингээд зааврууд нь ингээд байгаа. Яаж хийх вэ гэдэг. Тэнгүүд ер нь бол энд харагдаж байгаа нь бол ер нь нөгөө нэг арилжааны схем систем гэдэг шиг яг энийг яг ажилтг байдлаар нь яаж
угсардаг вэ гэдгийг нь зааж байгаа байхгүй юу? Харуулж байгаа. А энийг угсарчлаа, зөв угсарчлаа. Тэгээ зөв угсарсан зүйл чинь цаашаа ажиллагаатай юу гэдгийг чинь ингээд тестлдэг энэ аргачлалыг чинь бас заадаг. Тэ зөвлөдөг, чиглүүлдэг ментор. Тийм. Тэгээд нэлээд хөөрхөн ажиллагаатай гадуур л яг ингээд дөт арга замын зааж байгаа юм шиг боловч гэсэн. Та мэдээж сургалт авч ирсэн бол яажсан бол мэдгүй нэг видео өгөөл хажиж байгаа байж магадгүй. Миний хувьд тэгдэггүй. Энд чинь бүтэн хэл сураад тэр хэл дээрээ шинжилэл хийгээд тэр хэлээрээ баг ингээд орчуулга хийгээд гэдэг шиг ингээд ажил хийн гингүүд амар ур чадварын ингээд те ментортой туршлагатай хүмүүс ингээд зөв юм авчих юм бол илүү хурдан буруу зүрх юм очиж туршиж хайрын цаг мөнгө алт өрөхгүй. Яг л ийм л миний менторшип систем байхгүй. Тэгээд ийм шаардлагатай нөгөө нэг энэ тасгал ажлын системүүд нөгөө файлууд надад байж байгаа. За тийм хангалттай реклам явлаа. За тэгээд мэдээж тэ бас хамтарч ажиллахад миний хувьд бол нэр төрийн хэрэг байх болно. Хэрвээ үр дүн гарахгүй би мөнгөнд буцаагаад өгчдөг шаардлагагүй. Үр дүн гарахгүй бол хангалттай үйлчлэгийг авч чадаагүй бол бид нэр сэтгэл зүйн өрөлдсөн шүү дээ, тэрнтэй адилхан. Гэтэ үр дүн гардаг, заавал гаргадаг. За тийм. За тэгээд эргээд нөгөө нэг өрөөгөө орохын тулд хэдүүлээ нэг юм нөгөө магадлалын сэтгэлгээнд нэг маш нэг юм зөв хүлээлттэй болъё. Арилжаа хийж ин гэд хэдүүлээ чинь нөгөө нэг take profit stop loss-о тавихтаа нөгөө нэг юм тэнгэрийн байдлаар тавьж штэ тий. Одоо та би одоо ингээд алтыг бол watch list-ээс бүр ингээд гаргацсан заяа. Ингээд тохиолдлоор л нэг алт руу нэг хараад хараач гэж миний дотроос нэг хүн хэлдэг байхгүй. Тэгээ харах үед аятайхан байвал орохгүй бол орохгүй. Тэгээ маш их сахилгаач шаарддаг л да. Алтуг нь бол гоё. Гэхдээ одоо ихэнх гарилжаач та нэг харуулдаг юм би нэг харуулах гээд үзээтгэе. За одоо нэг 15 минутын чарт гарган заяа. Тэгээд энд орсноо стоп лосс нэг энэ хавцаа тавьснаа. За энэ ч гэдэм үү те. Бүр энэ ингээ ёроол мороол ингээ барьсан. Нэгийг харьцсан 10 марвтай нэг ийм юм харж байсан уу? Instagram нэнгүүд л баг байнга. Тэгснээ хаасаагүй те. За энэ байдал чинь та хэд ингээ буруу сэтгэлгээ, буруу хүлээлтийг үүсгээд байна. Одоо нэг honeymoon phase гэж ядаж хайр дурлалаа амар романсыг ингээ төсөөлж яг ингээл одоо манай ах нар амьдрал үгүй ш таханд үгэл те. Тэгмэд ингээ хүн ингээ дараа нь үгүй болдог те. Амар лангийн хүлээлттэй өстой ингээл газар гიშгүүлдэг, хоёрын газар гიშгүүлэхгүй л тэгжсэн ч юу хамт ингээл таар шуудаа уял таяг тулаал баг явж байгаа шүү дээ амьдрал дээр те. Тэнгүүд яг л тийм болж байгаа. Арилжаа бол одоо ингээд хүлээлтийг багасгаснараа сэтгэл зүй илүү хялбар байна. Лаглаг одоо ингээд амьдралд хүлээлт тавиал би тэдний үе тим бизнестэй болно тэгж яваа тэгж ингээл амьдрал дээр ингээд шантраад эхэлдэг ч нөгөө нэг хитрхээ том хүлээлт болсон. Тэгээд тэрэндээ хүрэхгүй болохоор хүн чинь тэгэл сэтгэлээр шаналж их. Одоо хайр сэтгэлээр гэх юм бол нэг залуу охинтой суундаа гэл ингээл өчнөө найрал ингээл зөндөө явбал тэг ингээ овоо үерхэл ингээл за ингээ суундаа гэдэг жисэн чи өөр аль хэдийн ингээд тренд өөрчлөгдөө те охины сэтгэл хувраад гэдэг шиг те өөр хүн хараад чихүүд ингээд чиглэл өөрчлөгдөд эхэлж байгаа те тэнгуут л өнө арилжааны угаар бол бас ингээл тренд өөрчлөгдөөл чиглэл өөрчлөгдөөл ийм лаг одоо типи авандаа энэ төр гэл ингээд хүлээгээл ингээл аста даавалт гэл ингээл харж байсан чинь нөө тренд өөрчлөгдсөн байнгут бид нар чи ингээд стоп лосс цохиулах үед те ингээд салалт үүсэж штэ тэнгуут л нөө сэтгэл зүй ингээл хямраал тэгэл стоп лосс олон цохиулах тусам улам хүн нөгөө өөрийгөө бүтлгүй амтараа мэдэрдэг. Тэгдүү. Тэгээд стоп лосс ингээд олон цохиулдаг чинь юу вэ гэхээр ийм олон юмнуудыг инстаграмаас ингээд хараад гоё юм байна, лаг юм байна гэдэг ингээд буруу хүлээлт үүсгэснээс одоо нөгөө хайрын тухай романс уншингуудаа би яг ийм хайрыг л амьдралд хүсэж ийн гэдэгтэй адилхан юм болчихгоо. Бид нар ингээд бодит маркетээр алуулаад байгаа байхгүй юу? Арай жоохон хүлээлттэй ер нь бол буулга гэдэг мессежийг авч байгааз. За тэгэхээр статистиктэй ярий. Статистик юу гэж хэлдэг вэ гэхээр за хэрвээ тэ арилжаа магадлал юм болвол бид нар байнга win ашиг хийн гэж хүлээх хэрэггүй гэдэг ойлголтыг авч байгаа тийм. Бидэрт ашигч байна, алдагдaltaч байна, ашигч байна, алдагдлал, ашиг алдагдлал одоо ингээл. Ер нь ийм байна гэдэг хүлээлтийг заавал тавиарай. Байнга. Тэгэхдээ алдсан ч бай, онсон ч бай, онохдоо жоохон илүү ашигтай тийм. Risk reward тийм. Одоо нэг 100 арилжаа хийлээ гэж бодоход 30 нь win буюу 3-аар үржих юм бол 90% ашиг хийчихэж байгаа. Loss нь хасах 50 те 100 арилжааны 50 нь алдагдaltaй 10-аас одоо 5 нь гэсэн үг байхгүй юу? Алдагдaltaй байнгут хасах 50 бүр амар сонсогдож байгаа л доо. Тэгээд дараа нь 10 break even те эцтэй юу вэ гэсэн чинь 40% гарч байгаа байхгүй юу? Яагаад вэ? Нөгөө risk reward-ороо те. Уг нь нөгөө нэг ийм юмар ингээд гаргаж явах юм бол амар л та болдгоо сайхан л байна. Тэгээд би ч гэсэн ингээд агаар дээр хөөсөн дээр ингээд явж яснаа ингээд дараа нь л ойлгож байгаа байхгүй юу? Яаж гэхээр нөгөө бактестийнхаа энийг харсныхаа дараа штэ эхлээд нөгөө нэг юу болж ийн болохгүй байх гэдэг ингээд болж байгаагаар нь харах гэдэг ш.
амар том risk reward-ыг тавиал те trading wave дээр ингээл амар том ингээл stop loss-ыг жижигхэн тавиал take profit-ыг амар том тавиал тэгэл нөгөө chart чинь ингээл дорон тоглуулаад те ямар ч дараа нь статистик байхгүй харах юм байхгүй. Тэгэд юу болохгүй нэг яг энэ дэр ингээл янгуудыг бодит байдал дээр ингээл би нэгийг харьцах нь ерөөсөө 2.5 таа байгаадсэн чил миний win rate 60 гараад эхэлж байгаа байхгүй юу? 10-аас 6 харилцаанд оноод эхэл. За би эндээс тэгээд нэг юм харуулъя. Энэ нь шүү дээ break-even line гэж шүү дээ. Break-even гэдэг бүгдээ мэдж байгаа те. Эн чинь нэгийг харьцах нь 2-той байх юм бол чиний win rate чинь 35-тай дунджаар гэж байгаа байхгүй юу? Ядаж ийм юм гарч ирж байгаа. Тэгээд хэрвээ чиний одоо risk reward чинь одоо те 4 болоод эхлэх юм бол чи нэг 20% л win rate-тэй байна гэж байгаа байхгүй юу? Ер нь бол статистик шүү. Яг бодит морой. Тэгэхээр нэгийг харьцах нэгтэй байх юм бол 50 гэж байгаа байхгүй юу? Нэгийг харьцах нэг зоос иж байгаа юм шиг тоос үлд 2 буух магадлал 50. Гэхдээ яаж нөгөө нэг юм 60 мар болгоод те байна вэ гэхээр яг уу risk reward-ыг 2.5 дээр тавиад одоо 60 дээр байна гэдэг чинь хангалттай ашигтай гарах үз гэдэг нь ингээ харагдаж байгаа сте те profitable хэсэг рүү орчиж байгааз. Тэгээ яг энийг л backtesting дээр ингээ шалгаад үзчихэнгүүд за яг 60 гэж амар өндөр харагдаж л да би амар өндөрөө гайхуулах гэдэг юм шиг. Гэтэ ер нь бол нэг дунд чинь нэг 50% байгаа сте 40 50% гэдэг. Тэгэхээр 2.5 гэдэг бол хамгийн бодит. Энэ бол sorry би үнийг л хэлж байгаа шүү. Яг та нарт хотлоо юм ярьж надад зараад ах чинь байхгүй. Энэ бол Instagram. Тэгэд юу хийж байгаа юм аа? Энэ нэг жишээ шүү дээ. Тэгэд би яг таны одоо гэтээ ер нь бол яг ийм 100 арилжааг тестлээд үзээрэй. Нэгийг хараад хэлэх амархан. 100 арилжаанд одоо би яг ингээд тест хийгээд байгаа гэж байгаа шүү дээ. 100 гэдэг баг тоо шүү ер нь бол. Таад ингээд арилжааныхаа сүүлийн 1 сарын ингээд юу хараарай. 200 300 арилжаа нийцээ явж байгаа шүү таад. Би бүр вангад чий заяа. Вангад. Тэгвэл ингээд тест хийх гэхээр л хүн ингээд нойрмоглоод эхэлдэг. Тэгээ тест хийгээд хүлэнгүүд яг бодит юм хэлж өгдөг. Тэгээ бодит амьдрал дээр буужиж бодитоор нөө бизнес ин гэдэг шиг те. Маркетинг судалгаа би өстө тим бараа оруулж ирээд тэгж зараад тэгж бүүстлээд тэгээд л ер нь бол явандаа гэл нэг юм гой хүний нэг одоо бизнес хийсэн хүний амжилтын жишээнээс ингээд сонсоод юмэр хамархан штэ. Энэ бол нэг тиймэрхүү. Гэхдээ одоо ийм байдлаар та тестлээд арилжааны систем гаргаад тэгээ стоп лосс баг гаргаад цохиулаад ингээд ашигтай байвал миний өмнөөс баяртай байна. Миний бараг чадаагүй зүйлийг чадсан байвал би баяртай байна. Үнэхээр баяртай. Тэгээ миний хувьд бол энд орохтой штэ. Орохоор байсан болвол бүр стоп лоссыг энэ хавцаа тавьдаг. Нэгийг хэрцэн 2. Яагаад вэ гэхээр хэрвээ энэ зүгээр нэг хальт ингээд дээшээ гараад ингээд стоп лосс төгсөөд буцаад ослчих юм бол миний сэтгэл зүйн ингээд гээд ингээд дараачийн арилжаанд ихтгэлгүй болох магадлал амар өндөртэй байдаг. Яг амьсгалах агаар өг. Амьсгалах агаар өгөөгүй юм шиг ийм юмнууд яхаар чи ингээд хүлээлт юутай амар өндөртэй болчоор тэгэл бүтлгүүтэд эхлэнгүүд буруудаал. Одоо яд ч л энэний дээр тавьдаг байхгүй яг энэний дээр. Тэ? Эн чинь нэг ийм одоо юу ч гэдэг lower high ч гэдэг юм уу те ингээд явж гин те энэ импульс явцсан байна те ингээд correction явсан бол за нэг 78-88-аас ингээд явж байгаа бол нэг энэ нэг гэрсэн 2 морьт нэг ингэж орно. Гэтэ би энэ дээр ойрлцоонд ороогүй л яагаад гэхээр би алтны яг ийм рейнж нь амар дургу. Тэ алтаарчгүйсэн харилцаж болно шүү дээ угаасаа. Тийм шүү дээ. Чи бодит зовлон зүдгүүрийг туулсаар ээж ингэж энэ үг нь бүрэлддэг шүү дээ. За тийм шүү. Тэгээд ийм бодит хүлээлттэй, бодит тесттэй шалгууртай ингэж арилжаанд оролцсноо хэдүүлээ. Гэтэ яг ямар нэгэн байдлаар ингээд туршаад ингээд явж үзэж болно. Техник шинжилгээгээ ингээд даглаад байна гэдэг ч юм уу те. Тэгээ би ч одоо бас ингээд нэлээд давлуу нөхөр байсан. Аимшигтай яа. Тэгээд эцтэй л одоо ийм хүн болцсон байна да. Одоо амьдралд нохлуулна гэдэг шигтэй арилжаанд одоо ингээд бодит хүлээлттэй болоод бодитоор ингээд юма тестлээ, зөвчнөө ажил болгоод боловсруулсан бүх юмнуудаа баг ингээд нурааж агаад дахиж шинээр суурин дээр ингээд барина гэдэг. Тим юмыг туулсан байдаг. Ганц би тулдаа гэдэг чүү тэгээ нэг ийм залуухан байгаа тулдаа их сайн юу яасан байдаг. Эрэл хайгуул их хийсэн. Тэгэл тэрэндээ л одоо ингээд яриа явж байна да. Одоо ингээд заагаал явж байна да. Юу гэдэг. Одоо эндээс эцсийн имийг хэлж өгөөд өнөөдрийнхөө юг дуусгая. Тэгээд дуусгахдаа угаасаа би таад энэ имэйл чинь байгаа шүү дээ. Имэйл дээр чинь нэг арилжааны системийн энэ юг бас явуулчих болно. Хэрвээ миний энэ курсыг үзэх юм бол хамгийн дунд хэсэг дээр нь сүүл хэсэг дээр нь нэг хэрхэн юу яах вэ? Мэдээлэл байгаа. Энэ мастер арилжаас ер нь нөгөө схем нь байгаа.
схем нь байгаа шүү. За тийм тэгээд сүүлд нь гэж хэлэхэд бол тодорхойгүй байдлаас стресс төрдөг. Планжуулалт гаргачих юм бол ямар ч плангүй байх юм бол ингээд юунд хүрэхгүй, destinationд зорилгодоо хүрэхгүй. План бол яг ингээд хийчихнэ гэдэг шиг. Одоо яг энд харагдаж байгаатай адилхан нэг ийм л хийнэ гэж харагдаж. Гэтэ яг планаар ингээд явах нь бол бас ингээд амьдралдаас хит. Гэтэ плангүй бол юунд ч. Тэгэхээр миний хувьд бол одоо та хэдэд маш сайн планыг бүтээлцэж өгч чадна. Нэг яг амьдралын арилжаач хүнээ ардах амьдралын план ямар байвал зүгээр байдаг вэ гэдгийг зааж өгч чадна. 2. За тэгээд яг тэр планаа хэрэгжүүлэхэд мэдээж алаа дутагдал сорил бэрхшээлүүд гарна штэ. Тэр болгон дээр нь хэдүүлээ ингээд нэг яг чин сэтгэлээс ингээд ярилцаад баг хамт олон байгаа. Аль хэдийн ингээд юунд явж байгаа. Одоо коучингд явж байгаа. Тэгээ тийм байна. Тэгээд тэр коучингтэй бол ингээд үрж байна. Тэгээд гэрээний нөхцлүүдийг нь би бас ингээд явуулчихнаа. Яг тэрэнд эргэж байгаа тэр эрг яаж за одоо яг тэрэнд энэ дээр тэрний арааг нь барьж чадсан. Эсвэл яг эсрэг хаа яваад байсан. Таны асуух гэдэг зүйлийг би аль хэдийн ингээд бичээд хичээл болгох зарилж цэцэг юм дээрээ. Тэгээ нөө нэг олон веб арилжаачид гэдэг юм уу та үзсэн гэж штэ. Одоо магадгүй ном уншсан ч юм уу хүмүүсээс сонссон ч юм уу. YouTube дээр зүгээр хальт short reel ч гэдэг юм уу те ингэж л тоолдог ч гэдэг юм уу те. Тэр бол зүгээр ингээд 1% нь зүгээр ингээд хальт жижиг ойлголт суурч гэдэг юм уу. Яг ингээд бодит юм дээр чи ингээд маркет ядчих 5 давлгаагаар ч хөдөлдөг. Заавал тийм гэсэн байхгүй. ABC гэдэг юм захирагдахгүй. Нэг юм хүн гэдэг өөрөө заавал нэг юм ингээд томьёолох гэж оролддог юм байлээ. Миний заадаг веб бол томьёо байхгүй. Маш чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог задгаа. Задгаа сэтгэхэд эхлэнгүүт тэндээс чинь заавал тэнд хүрээд унана эсвэл өснө гэдэг ч юм уу тийм байхгүйгээр амар гоё юм мэдээлэлтэй шууд ингээд харьцаад одоо чарт гэдэг чинь мэдээлэл шүү дээ ханшийн граф гэдэг чинь мэдээлэл. Тэр мэдээлэл төр зөв шүүн тунгаалт хийдэг. Одоо заавал нэг тодорхойлт хийхгүй зөв шүүн тунгаалт. Заавал 5 давлгаа явахгүй 3 давлгаа ч явуулах. Болно. Хангалттай болно. Гэхдээ би чинь барьж авч чаддаг байгаад гэхдээ тэндээс ингээд ашиг хийхгүй байгаадсан байхгүй. Тэгэхээр би ингээд high low харах одоо барьж авах гэж одоо боли. Сайн баталгаа авч ижил оръё, явуулъя. Одоо high low-ыг барьсан, харуулсан одоо тэгээд тэр бол тэгэл Instagram штэ гэдэг шиг тий. Жоохон бага л байна л да. Тэгээд та хичээлийг үзчих юм бол тий вебсайт тэндээс явах юм бол ямар зөв ингээд л харна да. Ер нь нэр зөв ингээд харагдана. Тэгээрээ одоо шууд яахгүй шууд нэг өөртөө arjacig.com гэд бүртгүүлчингүүд автоматар имэйл дээр чинь код очиж байгаа пассворд нь. Тэгэл нэвтэрч ороод хичээлүүд байгаа гэсэн үг. Мастер арилжаа сэтгэлгээнийхэн доотлолт нь ингээ нэг enroll гэдээ байгаа. Тэр enroll-ыг дарахгүй бол хичээл нэгдэг. Тийм. Аймаг бүртгүүлчих бол дараагийн хичээл үндсэн 5 модуль хичээл нээлттэй байгаа. Арилжаа сэтгэлгээ хичээл нээлттэй байгаа. Тэгээд бусд нь ерөнхийдөө бол коучинг төлбөр нь 2,500,000 төгрөг. Тэгээд веб аргачлал нь бүгдээрээ орчно. Арилжааны сэтгэл зүйч гэсэн бас орчно. Тэгээд 6 сарын хугацаанд аргачлалыг ер нь бол зааж өгнө одоо тий. Удаа штэ хэл сурах гэж удаа штэ угаасаа. Тэгээд дараагийн 6 сард нь арилжааны мастер арилжааны сэтгэлгээ гэдэг тэр хөтөл. Тэгээд хосолмолт хөтөлбөр гэсэн үг хybrid.